За баярын мууийн жаргал 1967 онд төрсөн Улс аймгийн Давс цумын харьяат 1986 онд Улс аймгийн 10 жилийн 1-р дунд сургуулийг төгсөж улмаар цэргийн нэгдсэн дээд сургууль илсэн суралцаж 1990 онд цэргийн нэгдсэн дээд сургуулийг команд чатавын офицер хоёрт машины ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж Ардын армийн 256 Өвөр ханга аймгийн 256 дугаар дивиз Эрдэнэ хотын 214 дугаар нутуудлын хороонуудад ажиллаж байгаад 1996 оноос Килийн цэрэгт бүрэлдэхүүнд элсэн орж Улс аймгийн 0245 дугаар ангид төвлөгдөн ажилласан мэлээ. За анх Килийн 0245 дугаар ангид 6 дугаар застав буюу Давстын заставын орлогчоор төвлөгдөж байсан. 1996 оны 4 сарын 1-ний өдөр тус заставын орлогчоор төвлөгдөн очиж байсан мэлээ. За энэ үед заставын дараагаар алхах төслөгч Баямуугийн Гамболд заставын орлогчоор алхах төслөгч Гүржавын Пүрүүдорж нар ажиллаж байсан. Манай застав нь бол энэ Килийн 0245 дугаар ангийн заставуудаас хамгийн урт хил улсын хилийг хариуцсан хамгаалдаг 18 ахлагчтай нийт 5 офицерын орон тоотоо за тэгээд хугацаа зэрэг албаагч ингээ ажилчид гээд үндсэндээ бол бүрдсэн ийм томоохон ордог нэгэн застав байсан. Хожим нь бол Килийн 7 дугаар застав гэж таслаж хуваагдаж гарсан ийм төвхтэй застав байгаамаа. За би ингэж Килийн цэрэгт орсон 96 оноос 2013 онд хүртэл тус ангид ажилласан. За Килийн 6 дугаар заставын орлогч Килийн 6 дугаар заставын дарга за тэгээс Килийн баруун төрөн дахь 311 дугаар анги анх хувьсан байгуулалт яхад 1998 онд анх хувьсан байгуулалт нь бол комендатурын орлогчоор бол очиж төвлөгдөн сургууль төгссөн орлогчоор төвлөгдөн жил гаруй хугацаанд ажилласан юм аа. Комендатурын анхны дараагаар бол Пүрвийн Дамдан Базар. За орлогчоор нь бол Миневи, жагсаалын дараагаар нь Алтан гэрэл, жолоочоор нь Алтан багна. Дагууд орж нарын бүрэлдэхүүнтэйгээр ингэ төвлөгдөж ажилласан. За энгийн хэдгэд ажилчид бий, цагаач, дэлгэрмаа, манай хань Цэцгмаа гэсэн юм хүмүүс. Оюун чимэг холбоочноор нь аюур зан төвлөгдөж юм аа гэж. За энэ дараа бол 1999 оны 8 сард бол ангид 0240 дараа ангид буцаж төвлөгдөж ирж бэлтгэл застав буюу хүчилсэн тусгай ороот гэж байсан. Ороотод бол эрдлийн салааны захирагчаар бол төвлөгдөж ажиллаж за дараа нь Килийн 1-р заставын орлогч 2001 оноос Зэвсгийн албаны дараагаар төвлөгдөж анхны Зэвсгийн албаны дараагаар төвлөгдөж ингэж ажилласан. За Зэвсгийн албаны дараагаар би 5 жил ажиллаж 2007 оноос Зэвсэг техникийн албаны дараагаар төвлөгдөн 2008 оноос ангийн зархитын орлогч Артал хангалтын албаны дараагаар төвлөгдөн ажиллаж байлаа. За миний ажиллаж явах застав Килийн би бүх заставууд бол бүгд нь ажилласан. Гэхдээ бол би албан ёсоор заставын дарга юм орлогчоо төвлөрч ажиллаж байгаагүй. Дандаа заставын даргын үүргийг төр хугацаанд гүйцэтгэх журмаар. Аль эсвэл нэмэлт цагийн байдалтай уялдвал нэмэгт хүч авч ажиллах ийм шугамар бол би Отиодынхаа бүх Килийн заставууд бол доод тал нь 1 сарын хугацаатай, дээд тал нь 3 сарын хугацаатай бол ажиллаж байсан. Ер нь бүх заставуудынхаа хариуцсан хэсгийнхаа 7 заставынхаа баган тэмдэгт улсын хилийн явуулт, хилийн шугамын явуулт, за түүний газар орны байдал, тэгэл дагуу оршин сууж байгаа ард иргэдийн ахуй амьдрал, ерөн тэр хүмүүсэд зан харьцаа бас Килийн зөрчил холбогд болжгүй хүмүүс хаагур яаж Килийн зөрчил гарч болох уу, ямар нөхдөд байна гэдэг талаар бол бүгдтэй нь танилцаж орон нутгийн удирдлагуудтай бас ингэж хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд
ангийн зархичийн орлогч хангалттай албаны дараагаар ажиллах хугацаанд бол анги байгууллагын бас хамтран одоо удирдах зохион байгуул ингэж ирсэн. Энэ хугацаанд бол одоо хангалт үйлчилгээ, хоол хүнс, орон байр, ахуй хангалт, за клим манааны одоо унлах хэрэгсэл энэ бүх зүйлс дээр бол одоо хил хамгаалах байгууллагаас дэвшүүлж байгаа зөвлөлтийн хүрээнд ингэж ажиллаж ирснээ бас анги байгууллагаас дэвшүүлж байгаа зөвлөлтөд биелүүлэхэд ханган биелүүлэхийн тулд одоо бүхэл болцоотой бүх зүйлсээр ажиллаж арга хэмжээг авч хангаж ирсэн. Ялангуяа хилчдийн орон байрны орон сууцны хангалтыг нэмэгдүүлэх, хилийн заставуудад ялангуяа орон сууц явцаар ахлагч нарын орон сууцны хангалтыг нэмэгдүүлэх талаар 3 хилийн застав 2 айл 4 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулж ирсэн. За ах тундлагуудыг хилийн манааны ах тундлагуудыг нэмэлт талаар хил хамгаалах байгууллагуудаас авсан арга хэмжээний үр дүнд бол хилийн харгуулуудын дарга нар бол бүгд моцгол унлагтай болсон. За ах тундлага бол нэмэгдсэн. За машин техникүүд бол парк шинжилэлд явагдсан. Ер нь нэлээд бас хилийн цэрэг бас хөгжлийн 90 үедээ ирж явах энэ үе шатанд бол ангийн орлогчийн энэ үүргээд бас давхар гүйцэтгсэн. Мал цэрэг ангийн мал цэрэг гэхтэл бол миний ажиллах 5 жил ангийн орлогч ажилласан 5 жилийн хугацаанд бол үндсэндээ 2 дахин өссөн. За ингээд анги бол малын сүртэй клийн заставууд болгоно ах тундлагатай үржлийн одоо өвхөр малтай ингэж болж ирсэн юм аа. За анх одоо хилийн цэрэгт орж явах үед бол бас ер нь ахуй хангалт одоо хоол хүнс бусад юуны талаар зүгээр одоо ярихад бол бас нэлээд хүнд тийм юу байсан. Зарим нь бол одоо нэг цэрэг малгайтай тэгэл одоо нэг Монгол дээлтэй нэг АК бүү өрсөн нөхдөд. Тэгэл энэ бол цэргийнх юм аа гэдэг нь бол тэр АК бүү тэр одоо цэрэг малгай хоёроор л одоо танигддаг. Тэгээ ууст нь бол одоо ард дуттай адилхан нэг готл өмссөн дээл өмссөн юм одоо ахлагч өвчөрүүд болдог байдаг байсан. Ахуй хангалтын үед бас цалин мөнгөний үед ч гэсэн дээр 2-3 сараар цалин мөнгө тавихгүй 97-8 оны үед бол одоо бас төр засгийн улс орны хэмжээнд ч ийм одоо эдийн засгийн хямралтай байсан юм үед. За хоол хүнсний үед ч гэсэн мэдээж ахуй хангалт бол одоо төвлөрсөн журмаар хангагддаг, нэгдсэн журмаар норомтой. Гэтэ айхтар одоо тасалдаад одоо тэрнээс болоод одоо цэрэг албаагчдын жинмэн хасагдах ч юм уу хоол хүнсний одоо гачигдал зовлонд орох тийм тохиолдол байгаагүй. Ямар ч байсан цаг хугацаанд дох хэмжээгээр бол ирдэг. За би бол тэр давстын заставыг хариуцсан заставын дарга байж байхдаа манайх бол 6 харуултаа 120 км хэсгийг участкийг хариуцдаг ийм одоо застав байсан. Мэдээж одоо уус нуур за дэшаага тэгээд хатуугийн уул хатуугийн гол гээд өргөн удам барта ихтэй ийм одоо участктай 7 харуултаа 2 одоо дамжин өнгөрөөлөх төр одоо бомбтой гарцтай орой хэлвэл за энэгээр бол одоо Орос улсын улсын Туваа иргэд бол одоо дамжиж явж манай Монгол улсын нутагтайгаар дамжиж одоо явдаг ийм одоо журамтай байсан. За наад застаан даргаалах үед миний орлогчаар одоо энэ дэд туранда намжмын Алтай хоёг хошууч Доржийн Бат тогтох нар одоо ажиллаж байсан. За манай участок хариуцсан офицерүүд байсан бас Ядамжав Эрийн Гамбат гэсэн одоо офицерүүд ажиллаж байлаа. За ахлагч нараас бол дурдах юм бол одоо Сандгийн Бүүмэрдэн Баатрийн Дүгэржав Мигмэржав гэж Жагсаалын дарга за холбоочин Нөлзийг хишиг Гүнсэнгийн Нөлзийг хишиг харуулын тээлийн шалган нэвтрүүлэх бомтын байцаагчаар Төмрийн Баяндала Далантааны өсөх жаргал за тэгээд Нэмдөрлөг Нэмжав Аргачаагийн Нэмжав Мөнхбаяр за харуулын даргуудаар бол одоо Аймгийн Арслан Баяночор Даваагомб Балдандорж за Цэрэн Надмэд буюу анх хэлж заншнараа бол найдаа
За жолоочороо бол Баасан жав гэсэн нөхдүүдэд ажиллаж байсан юм аа. За ингээд одоо утгагүй хил хамгаалах байгууллагын 90 жилийн болох нь мань анги байгууллагын утгагүй 26 он 50 жилийн болно. За ингээд 90 жилийн өн халуун менжиг бүх үеийн хэлчтэй одоо л хааж байгаа хэлчтэй Хилийн цэргийн тэр 47 дугаар ангийн одоо бие бүрэлдэхүүнд бүгд нь өргөн дэвшүүлээ. Утгагүй 50 жилийнхаа байгаараа холоор хот суурин хаанагт амьдарч байгаа Монгол улсынхаа өнцөг булан мөрөөс бүгд хорон цугларч залуу халуунасаа дурсан ярьж сайхан баяр уулзахын ёроолыг дэвшүүлье. За баярлалаа.